Улсын хурлын гишүүн Ананд улсын Сод Монгол групп нь хөгжлийн банкнаас 17.4 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний йений зээл авахтаа та бидний харж буй энэхүү шатхуун түгээх станцын барилгыг 364 сая, газрыг нь 86 сая төгрөгөөр үнэлж зээлийн барьцаанд тавьжээ. Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах шатхуун түгээх станцын барилгыг 361 сая, газрыг нь 81 сая төгрөгөөр гээд нийт 16.2 тэрбум төгрөгийн үн бүхий хөрөнгийг барьцаалж зээл авчээ. Харин улсын хурлын гишүүн асан бэлэгтийн ажлал трейд компани 2017 онд хөгжлийн банкнаас 15 сая Америк долларын зээл авахдаа Баянгол дүүргийн 14 дугаар хороонд байрлах ажлал их дэлгүүрийг 9.3 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ. Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах энэхүү 4 дугаар эмнэлгийг 32 тэрбумаар үнэлж барьцаанд тавьсан байна.